Яагаад програмчлал гэж? Эрт үед хүмүүс аз жаргалтай сайн сайхан амьдрахыг гиз цатгалан хоол хүнстэй байхаар төсөөлдөг байсан. Тиймдээч тэрүү ан агнана гэдэг маань хамгийн гол ахуйн байж ан агнахтаа тэд бүхэн нум сумаар харваж, сүгч болуудаж, өрх бэлдэж, жадаар харвах зэрэг олон аргуудыг ашигладаг байсан. Энэ дундаас хамгийн түгээмэл оновчтой арга нь жадаар харвах байж. Тэгвэл өнөө цаг үед технологийн компаниудын бий болгосон эдгээр бүтээгдэхүүнүүд яг эрт үеийн шиг хоол хүнс мэт маш чухал хэрэгцээ болоод байгаа билээ. Эдгээрийг бүтээгчд нь мундаг сайн амжилттай адилхан оюунаа ашиглаад, оюуны чадвараа ашиглаад асуудлыг сайн шийдвэрлэдэг инженерүүд болоод байгаа билээ. Асуудлыг шийдвэрлэх гэдэг маань ерөнхийдөө 4 алхмаас бүрддэг. Үүнийг би өөрт хамгийн ойрхон жишээ болох ажлаа тараад гэртээ харих асуудал дээр авч үзье. Хамгийн ихний алхам бол асуудлаа ойлгох. Үүнд миний бие нээс тавьтай буюу ийм артаас 3 дугаар хороол руу очих. Хоёр дахь алхам бол тухайн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг гаргаж ирэх. Үүн дээр алхаж явж болж чинь, автобусаар зорчиж болж чинь, такси бариад явж болж чинь. За 3 дахь алхам бол гаргаж ирсэн энэ шийдлүүд дээрээ үнэлгээ гаргах. Энгийнээр бол энэ бүхэн дээр үн тооцоо, цаг хугацаа, тав тухтай байдлуудыг гаргасан байна. Хамгийн сүүлийн алхам болох 4-р алхам дээр бид аль нэг боломжит хувилбарыг сонгож авч хагаад түүнийг хэрэгжүүлэх үйл явц байгаа. Үүн дээр би болохоор автобусаар зорчих аргыг сонголоо. Үүнийг хэрэгжүүлэхдээ Юманы карт авах, түүнийг цэнэглэх, өөрт хамгийн ойрхон автобусны буудлын дээр очих, зөв автобусаа хүлээгээд зорчих гэсэн үйлдэлээр илэрхийлж болох юм. За тэгвэл асуудлыг шийдэх энэ чадварыг эзэмших маш олон аргууд байгаа. Ялангуяа технологийн салбарт үүнийг хамгийн сайн эзэмших гол аргуудын нэг бол өрсөлдөөнд програмчлал болоод байгаа. Яагаад гэвэл томоохон технологийн компаниуд ажилтнаа үнэлэхдээ хэр олон програмчлалын хэл дээр код бичдэг, хэр олон бүтээгдэхүүн хийсэн гэдгээс илүүтэйгээр тэр бүгдийг асуудлын компетитив програм буюу өрсөлдөөнд програмчлалыг хэр сайн гүйцэтгэж байгаа үйл явцаар нь тэднийг үнэлдэг болсон. Жишээ нь Google, Facebook, Apple, Amazon компаниуд шинэ ажилтаа авахдаа 7-10 удаагийн ярилцлага авдаг байгаа. Үүнээс ихэнх хэсэг нь өрсөлдөөнд програмчлал болсон байна. Тэгвэл та код бичиж үзмээр байна уу?